Барсилийн цагаагаар нөхцөл бүрдэн тасаж монголчуудынхаа өсөн хүлээж байгаа тэр олон шагнал медалуудыг авсан гэдэгт Монгол Улсын засгийн газар нийт ард түмний төлөөлөл бас ерхий сайдын та бүхнээс хүсэн өрөөж байна. Тэгээд засгийн газрын зүгээс олимпиад бит үндэсний орны зүгээс бид нар бас холбогдох бүх арга хэмжээнүүдээ авч байгаа. Тэгээд газар дээр үзээд өнөөдөр та бүхэн юу шаардлагатай ямар ажил хэрэгтэй вэ гэдэг талаар бас та бүхэндээ саналаа солилцъя. Гишүүгийнхаа тамирчин, тасалжуулагчтай, эмч нартай, бусад одоо зохион байгуулж байгаа хүмүүстэй өнөөдөр уулзъя гэдэг зорилгоор өнөөдөр ингээд гишүүгийнхаа тамирчдыг таарч уулзж байгаа маа. Тэгээд цаг үе бас хэцүү байдал байсан ч бид нар ойлгож байгаа. Тэгээд ламбын саадаас бас дараагийн хүсэлт байна. Хүсэлт юу гэхээр бол энэ тамирчдын одоо богино хугацаанд эрүүл мэндийн асуудал дээр нэлээд анхаарах шаардлагатай тэр юм болгоны олон нэлээд эмч, массажийн хүмүүсийг олныг гаргах дээрэс нь энэ нэмэлт хичээлүүд бас хөрвцөхгүй байна. Энэ дээр нь бас нэмэлт хичээл энэ дээр нь шаардлагатай юмнуудыг ингээд дэмжиж одоо энэ богино хугацаанд яах юм бол бид нэр одоо ингээд өөр даалгавраа сайн биелүүлнэ гэж бодож байна. Дарга авах юм бидний жим 300 саяын юу Германоос орж ирсэн All Stars. Одоо цаг хугацаатай явдаг юм чи. Өнөөдөр авчих гэнэ гэж байна. За тендерийн асуудлууд өнөөдрөөс хойш ярихгүй гэж бодлоо. Тендерүүд дууссан энэ бидний жил энэ. Аг болгон дээр хоёроор очиж байгаа. Эхний ээлжид бокс чинь тэгээ юу жодоо очино. Ингээд хоёрынхаа дагуу очиод дасан зогсоогоо зогсоодаад аг болгон дээр ингэж эмчнэр нь хамтарч ажиллаад бүхэл ангав ухааны баг эзэмшлийн юм ажиллах ийм төлөвлөгөөд ажиллаж байгаа. Сонсоод бэлэн байна гэж хэлж байна. Тэгээд энэ засгийн газраас та одоо байнгын жинхэнэ өөрөө спортын тамирчин хүн гээд байнга дэмжиж засгийн газраас тусламж үзүүлж манай хамгийн их одоо оноо зөвлөж одоо 14 ирэх авахаас одоо утгагүй грантын одоо дэлхийн бүх Гурван зогсоод зарим нь урдууран суугаад хоёр талаар нь зогсчих. Хамтын хүч. Амжилт. Хамтын хүч. Амжилт. Амжилтыг бас өндөрөөр хүлээд байгаа. Гэхдээ манайхан юмаа тагсж байгаа. Тэгээ ямар ч байсан Монгол жуудуу холбооноос өмнөөс танд ер нь бол ямаас маш сайн дэмжиж байгаа. Тэгээ одоо бид бол зөвхөн л хамилт гаргах хэрэгтэй тийм. манай пауэрлифтингийн сүүлийн ажилд нэлээд явж байгаа. Тэгээ араас нь манай сүндийн өргөлтийн залгаад явчихна. Ер нь Монгол хүний нэг голын нурууны яг гол бэр байдаг шүү дээ. Тэр бол тэгээ үнэхээр бас харагдаж байгаа юм спорт. Тийм учраас ингээ бие биенээ одоо дуудуугаа уулзаад чиглэлээр амжилтаа гаргаад яваарай гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд хүндийн өргөлт бол Монгол улсын хувьд бол бас ирээдүйтэй спорт гэж ингэж боддог. Тэгээ одоо ч ер нь нөхцөл байдлууд шаардлагач байна. Хуучин бид нар бол үнэхээр ганц энэ дээр л ганц фитнесалтай байдаг. Гэсэн одоо бол яг дэлхийн хэмжээний төхөөрөмжүүд элек бүх газар тавигдсан газрууд сүүлийн үеийн стандарт хангагдсан ийм одоо заалнууд маш их олон бий болж байгаа учраас тийм манай шигшээч гэсэн бас яг энэ түгээ хурдан шилжиж ороод гарч байгаа амжилтууд дээр хамт нэлээд сайн амжилт гарах хэрэгтэй байна. За тэгээд давхар нөгөө шинжлэх ухаан маань бас өөрөө хөгжөөд тэр бүх одоо гарч байгаа одоо энэ тарианаас ахуулаад одоо бүх одоо нэмэлт хичээл витамин бүх зүйлүүд бас ингээд нээлттэй болчлоо тийм нэг үе явтаад тийм учраас манай хүндийн өргөлтөнд бас шинэ хуудас их болоо гэж ингэж бодож байгаа. Тэгээд та бүхэн бүгдээрэнд амжилт хүсье. Одоо шигшээ тамирчид дандаа залуучуудын шигшээс бүрдсэн байгаа. Манай насны шигшээ маань тэгэхээр цаашдын одоо энэ Орегио олимп, Токио олимпиад одоо ингээд бүтэн багаараа оролцох. Тэгээд цаашдаа бүр бид нэр Японы тийм Токио олимпиад бол 5 их доотлон авъя гэж тэмдэглэл тавьсан байлж байгаа. Тэгээ одоо нэ тамирчдын өөрсдөө маш сайжирсан байна. Одоо дэлхийн аварч гэсэн манай хүмүүс нэлээд медаль авах гэж бодож байгаа юм шиг байна. Тийм. Засаг руу, яам руу
үндэсний ороо руу хэлэх асуудлууд бидний сая ажиллагаа аваад 3 жил болж байгаа. 3 жилийн хугацаанд маш өөрчлөгдөж байгаа. Тэгээд бид бол одоо олон одоо 6-д явж байгаа. Бид тэгээд олимпиад бол медаль авъя гэж зорж байгаа. Ер нь бол тэгээд араас хичнээн багыг дэвшин мундаг хүчтэй. Тэгээд бид олимпиад медаль авъя гэж зорж ингэж бас бэлдсэн байгаа. Тань тэгээд бас за ер нь за бүгдээрээ сонгоцгоо. Зя манай бид Жишээгийн юу гэх юм бол одоо өнөөдрийн бэлтгэл хийж байгаа татваруудыг доош бусад улсын эцсийн сайд гэдэг бол манай харьяаны асуудал биш. Гэхдээ бид нар бол Монголын засгийн газар өөрсдөө хүрээнд явах хэрэгтэй. Өнөөдөр гадаад харилцааны яамнаас нот бичиг өгүүлээд тэгээд энэ асуудлаа тавьчих. Одоо тэмцээнд орж байгаа тамирчдын виз гарахгүй 13-аас 16 хүртэл бид нар бол ерөнхийд асуулжуулагч байгаа юугаар удирдлагаар бол маш сайн төлөвлөгөө гаргаж энэ хэрчээрээ явж байгаа. Одоо хүртэл манай ерөнхийд асуулжуулагчдаа бас үгүй зэрэг ажилда томдод өгөөл явж байна. Үнэхээр энэ хүн бол жуудаа чөлөөт бокс бүх төрлийн спортыг 4 жилийн бүх төлөвлөгөөг 16 оны 90-ийн үед хэдэн медаль авах гэдэг тодтоод гаргаад өгчсөн бүр хэд ном төлөвлөгөөгөөр бид нар одоо хүртэл явж байгаа. Энэ хүний асуудлууд маш хүнд байна. Жаатад нөгөө урлагт канон төртлөө гэдэг чинь алтан үе гэдэг. Тийм бид нар бас юм чөлөөтэй алтан үетэй байсан. Тэгээ өнөөдөр бол эргээд бас энэ дахин сэргээлтийн үе маань эхэлж байгаа юм нөгөө хуучин ганц нэг ингээ манай цоордог цойсон юм ганц нэг тамирчид энэ спортын нүрийг татаж явж байсан бол одоо яг ингээд буцаад багаараа тэгээд зөвхөн оролцохоос гадна бас яг хамгийн одоо гол шагналуудыг авах болцоотой ийм шигшээ болж байгаад бол бид нар бас баяртай байгаа. Агаар зэрэгц. Ноо хүн. Бид амжилтын төлөө хамтдаа. Тамирчдаа газар дээр нь бас ганцгаар ингээд үндэсний 6 төвөрч ирсэн байгаа. 6 жилээр нэг маань хараа гарч амжилтсан байна. Бүх юм бол өстой маш сангалтай явж байгаа. Улсынхаа татвар төлөгчдийнхээ бүх мөнгөөр бидний өдий Монгол улсын төлөө зүлхий